Энэ рүү энэ дээр нь тавихгүй бол энэ чинь хөдлөөд авах учраас манайхаа. Чалтай шиг микрофон доош авах. За 12 цаг болсон байна. Эхэлцгээе. За өнөөдөр цагдаагийн ерхий газраас та бүхэнд баяр наадамтай холбоотой нөхцөл байдал, орон нутгийн зам хөдөлгөөний хяналт, яарад явах арга хэмжээ болон цаг үеийн асуудалтай холбоотой мэдээлэл хийхээр хэвлэлийн урлагийг зарласан хүрэлцэн ирсэн сэтгүүл сурлаач нар та бүхэнд баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. За тулгуур төөрөв байгуулсан 2228 ардын усгалын их Монгол улсын 813 ардын усгал 98 жилийн үндэсний их баяр наадмаар цагдаа дотоодын цэргийн нийт бие өрөлтгөн цагдаа ерхий газрын дарга дотоодын цэргийн командлагчийн тушаалаар 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 19 цагаас 7 дугаар сарын 15-ны өдрийн 20 цаг хүртэлх хугацаанд өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжин ажиллаа. За энэ хугацаанд бас зохион байгуулсан ажил арга хэмжээнүүдийн талаар товч хэдэн мэдээллийг та бүхэнд хүргэе гэж байна. За энэ өндөржүүлсэн бэлэн байдлын байдалд ажиллах хугацаанд цагдаагийн байгууллагт нийт 10,779 гомдол мэдээллийг хүлээн авч шалгасан байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 444, зөрчлийн шинжтэй 10,335 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагт бүртгэгджээ. За энэ хугацаанд бүртгэгдсэн гэмт хэргийг урд оны мөн үетэй харьцуулах юм бол хүний амнаас хохирсон хэрэг 15%-аар, хүчндэх гэмт хэрэг 30%-аар, хулгайлах гэмт хэрэг 10%-аар, зам тээврийн осол 20%, гэр бүлийн хүчирхийлэл 50%, залилах гэмт хэрэг 71%-аар тус буурсан үзүүлэлттэй байна. За баяр наадмын өдрүүдэд төв цэнгэлт хүрээлэн болон хүүтлээ удаг орчимд урд жилүүдэд бас бага насны хүүхэд төөрч эцэг их асран амшаас төөрөх ийм тохиолдлууд бүртгэгддэг. Энэ жил нийт 99 хүүхэд энэ төвлөрсөн арга хэмжээний үед эцэг их асран хамгаалагчаас төөрч цагдаагийн байгууллага мэдээлэл ирсний дагуу цагдаагийн байгууллага эдгээр хүүхдүүдийг бүртгэлд авч аюулгүй байдлыг ханган ар гэр асран хамгаалагчд нь одоо гэр бүлийн холбогдох мэргэжлүүд нь хүлээлгэж өгч аюулгүй байдлаар энэ 99 хүүхдийг хүлээлгэж өгсөн байна. Баяр наадмын үедэд одоо энэ төөрсөн эцгээсээ төөрсөн энэ хүүхдүүдээс эрсдэлд орсон ийм тохиолдол бүртгэдэггүй бас ийм эрэг зүйл байна. За төв цэнгэлт хүрээлэнд энэ баяр наадмын өдрүүдээр бас гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тодорхой төрлийн гэмт хэрэг илрүүлэх энэ одоо наадамчаа олныг хэрэг зөрчилд холбогд хүртгөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр энэ жил цагдаагийн байгууллагаас дэвсэлтэд техник технологиг ашигласан. За энэ маань бол төв цэнгэлт хүрээлэн нийт 68, хүүтлээ одогт 21, нийт 89 теле камерын системийг энэ орчимд нь байрлуулсан. Энэ дээр бол одоо сэжигтэй этгээд ийм царай таних ийм одоо боломж нөхцөл бүхий нэм бас сүүлийн үеийн камеруудыг байршуулсан. Өөрөөр хэлэх юм бол төв цэнгэлт хүрээлэн орчимд одоо халаасны улаан гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүд зорч байгаа тохиолдолд царай таних одоо энэ камерын тусламжтайгаар үйл хөдөлгөөнд нь хяналт тавьж үүний үндсэнд бол энэ халаасны улаан гэмт хэргийг илрүүлэх, тасан зогсоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хэрэгжүүлсэнд урд жилүүдээс бол энэ халаасны улаан гэмт хэрэг харьцангуй өндөрөөр буурсан юм нааштай үзүүлэлттэй байгаа. За мөн Сүхбаатарын талбайд 905, төв цэнгэлт хүрээлэнд 1538 албаагч болон 230 олон нийтийн байцаагч, 40 оюутан цагдаа, хүүтлээ одогт 1317 албаагч, 200 багш сонсогч, сур шагаан асарт 52, явган эргүүлд 821, мотоциклд эргүүлд 45, нохоод эргүүлд 26, морьт эргүүлд 9 гэсэн ийм нийт бүрэлдэхүүн хэв журмын хамгаалалт эргүүлийн үүргийг гүйцэтгэж ажилласан байна. За баяр амралтын өдрүүд хэв журмын хамгаалалт нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагаас давхартан цоогоор 2926 офицер, 4742 цагдаа
аль багштай ажилласан. Өөрөөр хэлэх юм бол нийт цагдаагийн аль багш нар бүгд одоо энэ төв цэнгэлт хүрээлэн хүүтлээ одогт хамгаалтын үүрэг үүсгээд явсан зүйл байхгүй. Мэдээж үүний ард үлдэж байгаа цуслангийн чиглэл, гудамжлал ба олон нийтийн газар үлдэж болчихгүй гэмт хэрэг зөрчлөөс өрцөн сэргийлэх, энэ туулгол дагуу эргүүл жижүүрийг зохион байгуулах, энэ хотын ойролцоо амралт цовлын газруудаар эргүүл жижүүр томилох чиглэлээр энэ аль багшдыг хуваарлан ажиллуулсан байгаа. Энэ хугацаанд бол цагдаагийн аль багш нар нийт 57 гэмт хэргийг лум руу илрүүлэн ажилласан байна. За согтууруулах дундын зүйл хэрэгэлсэн 796 хүнийг баяр наадмын өдрүүдээр ар гэрт нь хүлээлгэ өгсөн байна. Ар гэрт нь хүлээлгэж өгсөн. За согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 487 хүнийг саатуулсан. За зөрчил гаргаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нийт 40 хүнийг байрвчилсан. За зөрчил гаргасан 12805 хүнд энэ зөрчлийн тухай хуулиар хариуцлага ноогдуулсан байна. Тэгэхээр энэ баяр наадмын амралтын хугацаанд цагдаа дотоодын цэргийн нийт бие өрөлтгөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжиж ажилласыг та бүхэнд хэлсэн. Энэ хугацаанд ганц Улаанбаатар хотод үндэсний их баяр наадам болж байгаас гадна хөдөө орон нутгаас төвлөрсөн арга хэмжээнд болсон. За энэ хугацаанд 13 аймаг 20 аймгийн 148 сум нэг дүүрэгт зохион байгуулсан баяр арга хэмжээ болсон. Энэ дээр бол нийт 4000 гаруй аль багш нар ажилласан байна. Өөрөөр хэлэх юм бол энэ 148 сум дээр энэ баяр наадамтай холбоотой ямар нэгэн төлөвлөсөн арга хэмжээ 13 аймаг дээр томоохон одоо аймгийн баяр наадмууд ингэж болжээ. Энэ дээр нийт аль багчд маань энэ наадамчин олныг гэмтэр зөрчилгүй тайван сайхан наадуулах, тэгтэй журамтай байлгах чиглэлээр ингэж ажиллажээ. Тэгэхээр энэ жилийн үндэсний их баяр наадмын хувьд бол бас нэг онцлогтой байгаа. Өөрөөр хэлэх юм бол торны зам олон улсын Австралийн уралдаан одоо Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дайр өнгөрсөн. Энэ 9-өөс яг 13-ны өдрүүдэд үндэсний их баяр наадам эхлэх энэ явж өнгөрөх үеүүдэд. Тэгэхээр цагдаагийн байгууллагын хувьд бол нэлээд өндөр ачаалттай ажилласан гэж та бүхэн ойлгож болно. Тэгэхээр энэ олон улсын одоо өндөр зэрэглэлийн торны зам Австралийн уралдааны одоо зам дагуу аюулгүй байдлыг хангах хэвжирмэн хамгаалтыг мөн цагдаагийн байгууллага зохион байгуулсан, амжилттай зохион байгуулсан. Энэ 9-оос 13-ны өдрүүдэд энэ дээр бол нийт Сэлэнг, Дархан, Төв, Говь Сөмбөр, Орхон, Өвөр хангаа, Дундгов, Өмнөгов аймгийн цагдаагийн хэлтсүүдээс энэхүү хамгаалтыг зохион байгуулж ерөн бол нэг 14 нэгж байгууллагын 1162 аль багч, 71 мотоцикл, 186 тээврийн хэрэгсэлтэйгээр за мөн одоо 1872 ажилтан аль багч иргэд 84 морь, 223 мотоцикл, 75 тээврийн хэрэгсэлтэйгээр энэ урдны замын одоо энэ Австралийн уралдааны аюулгүй байдлыг хангасан. Өөрөөр хэлэх юм бол энэ торны зам Австралийн уралдаан маань дандаа Бартат замаар энэ Сэлэнг аймгийн нутаг дэвсгэрээс эхлээд энэ Өмнө говийн нутаг дэвсгэрээр дуустал хэд хэдэн аймгийг дамжсан дандаа Бартат зам замаар энэ уралдаан явагдсан. Тэр уралдааны зам дагуух аюулгүй байдал уралдаанд оролцогчд олон улсын баг тамирчдын аюулгүй байдлыг хангах. За тэр дээгүүр одоо нутаг дэвсгэр дээр амьдарч оршин сууж байгаа малчид иргэдийн мал одоо энэ уралдааны машинд одоо өртөх, гэмтэх одоо устж өгөө болох энэ зүйлээс өрсөн сэргийлэх чиглэлээр энэ олон аль багш нар ажиллажээ. Тэгэхээр энэ бол олон улсын Австралийн уралдааныг бол цагдаагийн байгууллага энэ баяр наадамтай холбоотой өндөр ачаалттай байх үедээ бас мөн хэвжирмэн хамгаалтыг амжилттай сайн зохион байгуулж ажилласан. За үндэсний их баяр наадмын үеээр хүйдлээ удаг болон төв цэнгэлт хүрээлэн зохион байгуулагдсан хэвжирмэн хамгаалт нэр бол цагдаагийн байгууллага үүргээ бол амжилттай сайн биелүүлж өндөржүүлсэн бэлэн байдалд нийт аль багчд маань ингэж ажиллаж амжилттай энэ хэвжирмэн хамгаалтыг явуулсан байна. Энэний үзүүлэлтээр бол та бүхэн түрүү хэлсэн хэрэг тодорхой өөр буурсан наадмуудаар ностоо зөрчлөлт дутагдлууд гарсангүй урд жилүүд хурдан морины уралдааныг олон машин дагдаг байсныг энэ жил бол үндсэн дагах ёстой 7 автомашинаар бид нар дагуулна гэж та бүхэн төвлөрийн урлаар мэдэгжсэн. Энийг бол бид нар яг энэ хэмжээнд нь барьж ажилласан. За одоо төрөө морд руу одоо орж ирж байгаа морд руу дайрах гэдэг юм уу энэ зөрчил дутагдлууд байдаг. Энэ дээр бол бид нар цагдаагийн аль багш нар бол хэвжирмэн хамгаалтыг өндөр хэмжээнд зохион байгуулж аюул эрсдэлгүй ингээ сайхан наадмаа зохион байгууллаа. Мөн энэ орон нутагт энэ бусад гудамжлал ба энэ газруудаар үйлдэж байгаа гэмтрийг илрүүлэх талсан зогсоох, үйлдэлтээс урсан сэргийлэх чиглэлээр эргүүлж ижүүрийг ажиллуулсны үр дүнд түрүүн хийсэн те 54 гэмтрийг халуун мөрөөр шуурхаа илрүүлж
энэ гэмт хэрэг үйлдэхээс өмнө зөрчлүүдийг илрүүлж дасан зогсоож ингэж ажилласан байна. Тэгэхээр энэ манай цагдаагийн алба багш нарын хэмжүүрийн хамгаалалтын ямжтай сайн зохион байгуулсан. Энэ дээр бол баяр наадмын үе дээр бол төв цэнгэлт хүрээлэн болон хүйдлээ удагт орчимд бол ноцтой баяр наадмтай холбоотой гэмт хэрэг зөрчил үйлдэгдээгүй. Тэгээд тайван сайхан ингээд баяр үйл ажиллагаа боллоо. За үүнтэй холбоотой бас мөн орон нутгийн замд тодорхой бас зам тээврийн ослууд гарсан. Энэ талаар бол бас манай алба багш нар мэдээлэл өгнө. Баярлалаа. Одоо ингээд манай тээврийн цагдаагийн албаны орон нутгийн зам, хурдны замын хэлцэн дарга тэд дунд Хотхон баяр 5 хүнд энэ орон нутгийн зам энэ хөдөлгөөний хяналттай холбоотой энэ аян арга хэмжээний талаарх мэдээллийг өргөжүүлж өргөнэ. За сайн байцгаана уу. За цагдаагийн ерөнхий газраас 2019 оны 6 дугаар сарын 15-наас 10 дугаар сарын 1-ний хооронд хүртэлх хугацаанд бол орон нутгийн зам хөдөлгөөний соёл өрсөн хэрэглэл нэгдсэн арга хэмжээгээр юм арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байгаа. Энэний эхний 1 сарын хугацаанд бол энэ ажил болон энийг бол тав хүн танилцуулъя. За нэгдсэн арга хэмжээний хүрээнд бол нийслэлийн аслагдсан 3 дүүрэг болон 21 аймаг дахь цагдаагийн газар хэлтсээс байнгын хяналтын 50 пост, хөдөлгөөн тэргуулийн 68 хяналтын цэг, нийтдээ 113 юм хяналтын цэг дээр 295 албан хаагч, 38 автомашин, 7 мотоциклтэйгээр энэ үр гүйцэтгсэн. За хяналт шалгалтаар бол 52574 зөрчил илрүүлж, содуугар тээврээр ихсэж жолоодсон 1106 зөрчлийг нь илрүүлж ажилласан. За эднийг зөрчлийг нь хэлбэрээр нь ангилж үзэхэд бол одоо содуугар тээврээр ихсэж жолоодсон 1106 зөрчил байгаа. Хамгаалах бүс хэрэглээгүй 6083, тээврээр ихслийн хурд хэтрүүлсэн 3192, гэрэлтүүлэх хэрэгсэл буруу хэрэгэлсэн 846, бүрэн бус тээврийн хэрэгслэр хөдөлгөөнд оролцсон 12729, бусад зөрчлүүдээр 28220 тээврийн хэрэгслийг илрүүлж ажилласан. За орон нутгах зам маань одоо ингээд өрөнд дулааны цаг эхэлж байгаатай холбогдуулаад тэр нь Улаанбаатар хотод 400 орчим мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог. Энэний 50 орчим хувь буюу 200 мянган тээврийн хэрэгсэл нь бол орон нутгийн замд хөдөлгөөнд оролцож одоо амралтын цагаар, амралтын үеэр амралт зугаалга маягаар энэ орон нутгийн зам руу гардаг. Тэгэхээр энэ хэмжээгээр орон нутгийн замдах хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Мөн одоо энэ хэмжээгээр орон нутгах зам тээврийн осол хэрэг мань өсдөг. Тэгэхээр энэтэй холбогдуулаад орон нутгийн замдах хяналт шалгалтыг бол орон нутгийн 21 аймаг аслагдсан 3 дүүргийн алба багшдыг бол нийт хүчээр бол одоо энэ замын хяналтанд авч ажиллаж байгаа. За зам тээврийн осол хэргийн бууралттай холбоотой бол арслууг дараа нь ярина. Энэ аяны үрээнд явж байгаа яриад явах гэж энэ асуудлаар. Ер нь бол зам тээврийн осол ялангуяа нас оролттой хэргийн энэ осол хэргийн урд жилүүдийг бодвол энэ жил бол гарч байгаа осол хэрэг нөхцөл маань бол ер нь орон нутгийн зам буюу одоо бидний ярьдгаар бол энэ асфальтын замууд дээр гарч байгаа хэрэгүүд маань харьцангуйгаар гайгүй байгаа. Урд өмнөх жилүүдээс бол нэлээд хэмжээгээр буурсан. Зүгээр яг амралтын сезон эхэлсэнтэй холбогдуулаад амралтын газрууд болон энэ сумын холбосон шорон зам мөн одоо саяхан болцоо одоо нэг ноцтой хэд хэдэн хэрэгүүд гарч ирлээ. Тээврийн хэрэгсэл жолоодох ирэхгүй этгээдэд одоо өрөв шилжүүлсэн ч байдаг юм уу. Мөн одоо насан туршийн хүүхдүүдэд өрөв шилжүүлсэн одоо маш тээврийн хэрэгсэл жолоодуулсан ийм шалтгаалсан энэ асуулттай хэд хэдэн ноцтой хэрэгүүд олон гарч ирсэн. Энэ бол ер нь дийлэнхүү нь 60 орчим хувь нь бол энэ орон нутгийн энэ шорон зам дээр үлдэгдсэн зам тээврийн ослууд байж байгаа. Мөн хөдөө орон нутгийн иргэд маань бол одоо насан туршийн хүүхдээр мотоцикл бариулж одоо
мал хариулуулдаг ч юм уу. Мөн одоо өөрсдөө хамгаалах малгайгүйгээр одоо хөдөлгөөнд оролцож ингэж зам тээврийн осол хэрэгт орж одоо нас орж байгаа тохиолдлууд бас байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол бид бол цагдаагийн байгууллагын зүгээс бол энэ орон нутгийн замд олон улсын чанартай энэ замууд дээр бол тавьж байгаа хяналт шалгалт бол нэлээд сайн эрчимдсэн байж байгаа. Иргэдийн маань ч гэсэн бас ухамсар юм бол нэлээд дэвшилсэн. Хөдөлгөөний хурд хэтрүүлэх нь харьцангуйгаар багасч байна. Яарад явах гэдэг 10 жилийн хүрээнд явуулсан энэ юугаар бол хөдөлгөөний хурд бол өмнөх жилүүдээс бол эрс одоо хэтрүүлдэг байдал нь бол эрс багассан. Бүрэн бус тээврийн эрсдэлтэй хөдөлгөөнд оролцдог нь бас багасч байна. Хүүхдийг одоо хамгаалах судалгүйгээр одоо тээвэрлж явж байгаа энэ асуудал бол Улаанбаатар хот болон энэ олон улсын чанартай замууд дээр бол ер нь бол энэ 90 орчим хувиар бол буурсан. Энэ зөрчил маань. Энэ сумаас сумын хооронд юм аймгаа сум руу явж байгаа энэ шорон болон энэ сайжруулсан шорон замууд ийм дээр замууд дээр бол харин ийм зөрчлүүд маань байгаад байгаа. За үүнээс гадна орон нутгийн замын маань хөдөлгөөний хурд 80 км/цагийн хурдтай явах ёстой. Суурин газрын гаднах замд гэдэг. Энтэй холбогдуулаад хүмүүс бол маш хүсэлт тавьдаг энэ хөдөлгөөний хурдыг нэмэгдүүлж болдгоо мүү гэдэг. Энийг бас та бүхэн бас хаашаа мэдээлэл би энийг мэдээллийн чанартайгаар ярив. Ер нь бол энэ хөдөлгөөний хурд маань бол 80 орон нутгийн замд 80 км/цаг, суурин газар 60 км/цагийн хурдтай явдаг маань шинжилгээний үндэслэлтэй юм байна. Манай өнөөдрийн яг замын нөхцөл байдлаар бол замын игнэний өргөн энэ хөдөлгөөний хурд нэмэгдэх тусам жолоочийн харах талбай бол ингээд нарийсдаг. Яг энэтэй холбогдуулаад хамгийн дээд хурд маань 80 км/цагийн хурдтай байж байгаа. Одоо энэ урд нэг туус зам маань ячаад 100 км/цагийн хурдтайгаар энэ явахт нэг тийм туус зам баригдаад ашиглалтанд өнгөж өгч байгаа. Суурин газар 60 км/цагийн хурдтай ингэж явдаг. За энэ хөдөлгөөний хурд юмнуудыг бол баримталж явах. Жага тийм хүмүүс харьцангуйгаар бол одоо сүүлийн үед бол сайжирсан. За одоо энэ бас энэ орон нутгийн зам хөдөлгөөний соёл арга хэмжээний хүрээнд яарад яг хуу аян зохион байгуулсан. Энэ аяны бас хүрээнд лэдгүү бас ийм 90 тонн үзүүлэлтүүд гарсан. Энэ талаар цагдаагийн эрхийн газрын өртсөн сэрэл хэлцээний дараа цагдаагийн өрөнд арслан үйг таах мэдээлэл өгнө. За та бүгдд энэ өдрийн мэндийг хүргье. Хүрцэж явдал баярлалаа. За цагдаагийн байгууллага гэмт явдалтай тэмцэх тодорхой төрлийн гэмтгээс өртсөн сэргэлт чиглэлээр жилийн удирлын нөхцөл байдал тохируулаад гэмтрийн гаралтын нөхцөл байдал тохируулаад өртсөн сэргэлт арга хэмжээнүүдийг авч зохион байгуулдаг. Үүний нэг жишээ нь энэ зам тээврийн осож өсөж өртсөн сэргэлт чиглэлээр явуулж байгаа арга хэмжээ. Энэ зуны дэлгэр цагт эхэлдэг юм аа. Бид 6 сарын 15-наас 10 сарын 1-ний хооронд аялал жуулчлалтай холбоотой, амралт зугаалах ихсэнтэй холбоотой, баяр наадам ихсэнтэй холбоотой Улаанбаатар хотоос хөдөөрөө чиглэсэн их урсгал замын хөдөлгөөн нэмэгдэхтэй холбогдуулаад орон нутгийн зам хөдөлгөөний соёл нэгдсэн арга хэмжээг уламжлалт байдлаар зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээний хүрээнд аливаа гэмтэл зөрчлийг гарахаас өмнө урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэх чиглэлийн ажлуудад нэлээд зохион байгуулж эргүүл хяналт шалгалтууд нэмэгдсэн байдлаар ажиллаж байгаа. За энэ жилийн зохион байгуулж байгаа арга хэмжээ нь өмнөхөөс нэг өөр зүйл нь гэх юм бол бид нар ухуулга нөлөөлөлд мэдээлэл сурталчилгааны ажлыг энэ жил бас нэлийн төлхөө зохион байгуулахад төлөвлөсөн. За нөлөөллийн арга хэмжээ бол мөн 6 сарын 15-нд эхэлсэн. За нөлөөллийн арга хэмжээнд бол яарад явах гэсэн нэр өгсөн байгаа. Энэ ажлын хүрээнд бид нар олон төрлийн контентуудыг хийсэн. Зам тээврийн орчлогч урьдчилан сэргийлэх арга замыг зааж өгөх, хор уршиг таниулах, иргэдийн ухамсар соёл хандлагыг өөрчлөх, төлөвшүүлэх чиглэлийн контентуудыг олноор хийж хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтийн захирам сүлжээгээр түгээсэн. Үүний үр дүнд жолооч нар маань ерөнхийдөө орон нутгийн замд өндөр хурдтай явдаг хурдыг багасгаж
ер нь 80 км цагаас хэтрүүлэхгүй байж энэ аялал жугаасны үр дүнд гэмтрэг осол өмнөх оны мөн үеэс яг энэ ярьж байгаа цаг хугацааны 1 сарын хугацаанд осол аваар гэмтрэг буурсан байна. За бид та бүгдэд хэдэн тоо баримт хэлээдгий. За 6 сарын 15-наас 7 сарын 15-ны хооронд хөдөлгөөний аюулгүй байдал тээврийн эсрэлийн ашиглалтын журмын эсрэг гэмтрэг нь 50.8%, гэмтсэн хүн 49.7%, нас орсон хүн 11.7% буурсан байна. Үүнээс орон нутагт үлдэгдсэн гэмтрэг нь 64%, гэмтсэн хүн бараг 60%, нас орсон хүн 21.7% буурсан эргэсээ үзүүлэлттэй байна. За энэ зохион байгуулж байгаа хууль нөлөөлөл мэдээлэл сурталчилгааны ажлыг цагдаагийн байгууллагад ангаар гүйцэтгээгүй холбогдох төрийн бус байгууллагын хамтын хүч орон нутагт хамтарсан байдлаар зохион байгуулсан. Цагдаагийн гэмтрэгээс сурсан сэргийлэх тухай хууль зааснаар бол аж ахуй нэгж байгууллага өөрсдийн үйл ажиллагааныхаа чиглэлдээ урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах үүрэгтэй байдаг. Энэ ажлын хүрээнд бид нар энэ Петровс, Шунхлаа, тэгээд автомашин борлуулдаг Таван богд, Тойо, Тайр, тэгээд бас энэ арга хэмжээнд үндсэн бас хамтрагчаар оюу толгомоо Биком гэсэн энэ манай улс орны тэргүүлэх гол байгууллагатай хамтарч ажиллалаа. Энэ хүрээнд бид маш их хэмжээний бас нэлээдгүй хэмжээний тараах материал тараасан автомашинуудын атал дээр нь яраад явах стикер наалаа, утасны дугаар дээр нөлөөлөл өгөхтэй тараах материал утасны дугаар тэмдэглэгчийг тавилаа, цэвүүр тавилаа, машинууд хооронд явж байгаа нь туг дацаг тавилаа. Олонний танил хүмүүсүүдийг нэлээд өргөнөд татан оролцууллаа. Энэ дэлхийн бус орнууд зохион байгуулагддаг л ажил. Олонний танил нийгэм нөлөөлөгч инфлюенсерээр дамжуулаад зорилттой мессежийг иргэдэд хүргэх ажлыг идэвхтэй зохион байгуулсан. За энэ зохион байгуулсан сарын хугацаанд нийтийн захин сүлжээний өөрийн тоолгын дүнгээр бол 6 сая 800 орчим мянган хүнд энэ мэдээлэл хүрсэн байна. Бид хэд хэдэн мэдээллүүдийг гол мэдээлэл болгоод тавьсан. За энэ хууль нөлөөлөлд мэдээлэл сурталчилгааны ажлыг иргэд олон нийт бол сайн хүлээж авлаа, сайн дэмжлээ. Жолооч нар сахилга баттай байлаа, соёлтой байна. Зорчигчдын зүгээс жолооч тавих шаардлага өндөр байлаа. Энэ замын хөдөлгөөн соёлтой оролцож байна. Өөрөөр хэлэх юм бол орон нутгийн замд явдаг өндөр хурд багассан байна. Энэ хэрээр энэ 50-60% хүн бэртэх, хүн нас орох, эд хөрөнгөөр хохиргоос урсан сэргийлж чадлаа. Наягтай яваад хоцордгүй юм байна. Наягтай яваад аливаа аюул ослоос урсан сэргийлж чаддгийм байна гэсэн хүмүүсд өөрсдөндөө бас харуулж чадлаа. За ингээд хууль нөлөөлөлд мэдээлэл сурталчилгааны ажлаас гадна бид нар энэ шалтгаан нөхцөлийг ойлгох тал дээр бас анхаарах ёстой. За энэ ажлын хүрээнд замын үд сайн шандын чиглэлд камер тавьж байгаа. Тэгээ хамгийн их ослоор гараад байгаа энэ өндөр хурдны замд камер тавьж байгаа. Камер ямар зорилттой вэ гэвэл хурдны дундаж хурдыг тодорхойлно. За Улаанбаатар хотоос 10 гэсэн дугаартай машин замын үд сайн шандын чиглэл гарлаа гэхэд тэнд хизээ очиж байна. Хэдэн цагийн дотор очсон байна. Очихдоо ямар хурдаар явсан байна гэдгийг замын туршид нь бүртгэнэ. Ингэснээр зөвөр нь хурд тэмдэгч зай тавиад хэсэгсэн байдлаар хүмүүсүүдэд зөрчилд арга хэмжээ тооцоосоо илүү нийтэг байдлаар нийт явж байгаа машины дундаж хурд гарсан зөрчилд нь арга хэмжээ тооцно гэсэн. Энэ их маш чухал ажил гэдэг та бүгд ойлгож байгаа бах. Ер нь ингээд хөдөлгөөний хурд багасчих юм бол осол аваар гэмтрэг буурчдг юм байна гэсэн ойлголтыг та бүгд авж байгаа. Энэ замын үдийн энэ өндөр хурдны замд нь камерын тийм байршуулдаг гэхдээ хурд тэр хэмжээгээр багасна. Багасаар хүний амнаас эрүүл мэнд хамгаалагдана. За энийг бид нар энэ жил ашиглалтанд оруулна. Ашиглалтанд оруулсны дараа 21 аймагуудын энэ ажлыг бас зохион байгуулна. За энэ яарад явах энэ дээр бол зөвхөн Улаанбаатар хотоос
зохион байгуулалтад байгаа биш. 21 аймаг нутгийн өрөө өдөртөх байгууллага цагдаагийн нэгж байгууллага бүгд иргэд олон нийтэд хамтын хүчээр зохион байгуулж байна. Тийм ч учраас орон нутагт энэ аваар осол 50-60% буурсан байна гэсэн дүн мэдээлэл байна. За энэ аягийн зохион байгуулахад хэвлэл мэдээллийн байгууллагууд үүрэг оролцох өндөр байлаа. Та бүгд мэдээллийг сайн их дамжууллаа. Иргэд олон нийтэд мессежийг сайн хөрвүүллээ. Хандлага соёлыг нийтэнд дэвшүүллээ. За иймэрхүү ажлуудад зохион байгуулалт явж байна. Энэ байдлаараа бид нар ингээд иргэд аж ахуйн нэгж байгуулах тэрхэ тусалцаатай 9 сарын 15, 10 сарын 1 хүртэл зохион байгуулахад энэ зам тээврийн ослын улмаас хүний амнаас эрсдэг асуудал нэлээдгүй буурна гэж цооцолж байгаа. За анхаарал тавьсан баярлалаа. За баярлалаа. Өөр сэтгүүлчлээс асуух зүйл. За. За. Энэ мөрөдлийн тэмцлийн ерөнхий газартай хамтраад сэтгэлд нөлөөлөх гинэс хэмжээний шалгалтыг одоо 60 энэ ханган нийлүүлэх байгууллагууд хийсэн. Үүнээс одоо 28 зөрчил илрүүлсэн гэсэн мэдээлэлээс шүү дээ. Тэгээ энэ талаар мэдээлэл өгөөч ямар зөрчил илэрсэн бэ? Илүү одоо эрүү үсгэж шалгагдаж байгаа тохиолдол байгаа юу? Тэгээ энэ дээр бид нар 6 сард хар тамхитай тэмцэх газрын дарга хурандаа Эрдэнэболд хэвлэлийн урал хийж тодорхой мэдээллүүдийг өгсөн. Та өсвөл манай энэ пэйж дээрээс хараад энэ мэдээллийг авч болно. Яг энэ мансууруулах хөмсдөл нөлөөт бодисын хууль ёсны эргэлт гэж байгаа тийм. Энэ эм бэлтгэлийг зөвшөөрлгүй худалдаалж ирсэн. Эмчийн жорыг хуурамчаар үйлдсэн. Тэр хориглосон эмийн жагсаалтанд орсон эм бэлтгэлийг бүртгэлгүйгээр иргэдэд худалдаалсан нилээдгүй ностой зөрчлүүд илэрсэн. Энийг бол цагдаагийн байгууллаар шалгагдаж байгаа. Өөр асуух зүйл байна уу? За. Юу. За та бүхэн бас мэдж байгаа олон нийтийн сүлжээгээр цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай энэ хохирогч 90 сурвалжлах үйл ажиллагаатай холбоотой гомдол санал иргэн болроо гэж иргэнээс олон нийтийн сүлжээгээр илэрхийлсэн. Энэ дагуу цагдаагийн ерөнхий газрын даргаас холбогдох өдөрт галбан шаалтнууд үүрэг чиглэл өгсөн. Энийг та бүхэн бол хэвлэл мэдээлэл ирсээр мэдсэн баг. Энийг бол давтаад мэдээлэл өгөхөд иргэн болроогийн нөхөр алга болсон асуудал энэ нас орсон байдалтай олдсон энэ хэрэг дээр цагдаагийн байгууллагууд удаашралтай ажилласан гэж гомдол саналаа иргэн болроос илэрхийлсэн. Энэ дагуу цагдаагийн ерөнхий газрын даргаас цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга мөрдөн байцаах албаны дарга нарт тухайн одоо хэрэг шалгаж байгаа хэргийг бичлэн хяналт тавих ийм үүрэг чиглэл өгсөн. За хогсчийн арга ирэн зүгээс цагдаагийн байгууллага ерөн сургуулах ажиллагааг удаашралтай явуулсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй зөвс харьцсан гэдэг байдлаар бас гомдолтой байгаагаа илэрхийлсэн байна. Энийг цагдаагийн ерөнхий газрын дэд даргад албаны шалгалт хийж дүнг танилцуулах үүргийг цагдаагийн ерөнхий газрын дарга энэ холбогдох мэргэжлийн хүмүүст өгсөн байна. Энэ дээр уг одоо хөгжчин зүгээс гаргаж байгаа гомдолтой холбоотой бүхий л асуудлыг цагдаагийн байгууллага эцэслэн нэгтлэн шалгах болно. Үнэхээр гомдол мэдээлэл өгөөд цагдаагийн байгууллага тэрэн дээр нь хайхрамжгүй хандсан ийм зүйл байх юм бол цагдаагийн ерөнхий газрын даргаас буруутай албан тушаалтанд хатуу харьцаж тоосон гэдгээ мэдгдсэн байгаа. Энийг та бүхэнд бас мэдээлсэн. Тэгэхээр бид нар энэ одоо хэрэг бол сонгон хайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлцээр шалгагдж байгаа. Хэргийн шалгалтын явц мөрдөн шалгах ажиллагаа хуулийн өрөөнд явагдаж байгаа. Авгацсан нотлох баримт энэ нөхцөл байдал ямар байгаа талаар одоо холбогдох мэргэжлийн албад одоо бичлэг хяналт тавиад энэ нь бол хэрэг бол хэрэглийн шалгалтын нөхцөл байдлыг бол бид нар прокурорын зөвшөөрсөн хэмжээгээр та бүхэн шаардлагатайг үл мэдээлнэ. Харин тэр 90 сурвалж ажиллагааг удаашралтай явуулсан гэж хөрчин зүгээс хэлээд байгаа зүйл дээр албаны шалгалт явуулж байгаа. Энэ албаны шалгалтын дүнгээр одоо хэрвээ цагдаагийн албан агшин буруутай үйл ажиллагаа тогтоогдох юм бол хариуцлага тооцсон гэдэг цагдаагийн ерөнхий газрын дарга мэдгдсэн байгаа. Тэгээ бид нар шалгалтын дүн гарсны дараа та бүхэнд аль бие ёсоор эргээд мэдээлэх болно. За. Манай хүүхдүүдтэй холбоотой мэдээлэл ирсэн үү? Тэгээ ерөнхийдөө зам дээр бас их гараад байгаа юм. Тэгээ өөр ямар арга хэмжээ хэрэгтэй юм бэ? Явсан хүүхдийн өөр талаа байх ч юм уу? Энэ нь бас мэдээлэл байгаа юм уу? За унаач хүүхдтэй холбоотой мэдээллийг бол хүүхдийн төлөө газараас авах. Бидэрт бол яг унаач хүүхд бэртээд ноцтой бэртэж гэмтсэн гэдэг ийм дуудлага мэдээлэл бол байхгүй байгаа.
Яг энэ дээр бол бэртэж гимтээд одоо энэ дээр ноцтой гимтсэн ийм зүйл бол бүртгэдэг байгаа. За За бурууталтай өрөлттэй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байгаа гэдэг. За манай замын хөдөлгөөний дүрмээр бол баруун гарт талд зүүн гарт талтай хүдтэй тээврийн хэрэгслэр хөдөлгөөнд оролцох ёстой. Энэ манай дүрмээр бол тийм ээ. За сүүлийн үед бол бурууталтай өрөлттэй буюу баруун гарталтай өрөлийн хүдтэй тээврийн хэрэгслүүд бол гайл хяналтын их хэмжээгээр орж ирж одоо хөдөлгөөнд оролцож байгаа. Сүүлийн нэг 20 жилийн хугацаанд байна. За энэ үндсэндээ манад ашиглагдж байгаа тээврийн хэрэгслийн 50 орчим хувь нь одоо ийм болцсон байгаа. Энэ маань ялангуяа орон нутгийн замд бол яг хөдөлгөөнд оролцоход нарийн зам дээр бол хөдөлгөөнд гүйц төрүүлэх мөн одоо шөнийн цагт гэрэлтүүлгийн одоо хэлбэр нь хүртэл одоо замынхаа гол руу чиглэсэн ийм юутай байдаг учраас зам тээврийн осол хэрэг гаргаж идэм үү. Тэр юунд бол тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Автотээврийн үндэсний төв болон зам тээврийн цагдаагийн албал хамтраад энэ онцлогоонууд дээр бол энэ тээврийн хэрэгслийн уралдаан өрөлттэй тээврийн хэрэгслийн гэрлийн бол зөв хэлбэрт оруулах ийм бол ажлууд бол явагдсан өмнөх жилүүдэд. Одоо энэ төр засгаас одоо бас энэ хууль юм өөрчилж одоо тээврийн хэрэгслийг гаднаас бурууталтай өрөлттэй тээврийн хэрэгслийг гаднаас оруулахгүй байхаар одоо юм ажил арга хэмжээ юм тэр бол хууль юмыг бол одоо гаргахаар ажиллаж байгаа. За одоо эцэст нь сэтгүүлч нартай бас нэг зүйлийг анхааруулах шаардлагатай байна. Баяр амралтын өдрүүдээр энэ баяр наадам зохион байгуулж байгаа газруудаар эрүү хэв жүрийн нөхцөл байдал харьцангуй тайван байсан боловч энэ амралт зугаалгын үеээр энэ гол дагуу амарч зугаалж сас үүдэлтэй иргэд бага насны хүүхэд голын усан живж амнасаа алдах цөөнгүү тохиолдол бүртгэлээ. Зөвхөн энэ баяр амралтын өдрүүдэд 10 гаруй хүн голын усан живж амнасаа алдсан хэм харамсалтай тохиолдод байна. Үүний дийлнийх нь хүүхдүүд байна. Өнөөдөр баярын өдрүүд одоо 7-8 дугаар сар энэ монголчууд баяр амралт хөдөө орон нутгаар одоо зугаалах ийм үед байдаг. Тэгэхээр энэ гол мөрөнтэй ойролцоо газруудаар аялал зугаалж байгаа тохиолдолд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхио явуулдаг юм асуудлаа болох хэрэгтэй. Айл болох энэ бага насны хүүхдээ явж байгаа тохиолдолд энэ гол мөрөн бас холхон байрлах. Ерөө ойролцоо байрлаж байгаа тохиолдолд бол хүүхдэд тавих анхаарал ханамжаа, анхаарал сэрэмжээ маш сайн сайжруулах. За голын иргэдээр иргэд согтууруулгын зүйл хэрэглээд, тэтрүүдээ хэрэглээд голын усан живэд амнасаа алдсан хэд хэдэн тохиолдолд бүртгэлээ. Тийм учраас иргэд маань энэ гол дагуу ерөн амар зугаалгахдаа энэ согтууруулгын зүйлийг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдээ энэ гол ус руу ганцаарнгийн явуулах, өөртөө цаана одоо нариг цэнгээд идэм үү тоглож наадаад хүүхдээ ингээ орхиод гол руу явуулждаг. Ингээ хүүхд нь усанд энтчдэг. Ийм харамсалтай тохиолдлууд бүртгэгдэж байна. Тэгээ цаашдаа энэ голын усанд живж амнасаа алдах юм тохиол бүртгэхгүй байхын тулд иргэд маань энэ амар зугаалгахдаа өөрсдийн анхаарал ханамжаал сайжруулах нэм зүйлийг бол цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. За ингээ хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.